шүүхийн индекс гаргаж байгаа 23 оны шүүхийн индекс 6 хэмжигдэхүүн 42 дэд хэмжигдэхүүн 108 шалгуур үзүүлэлт гэж гараад 21 оны суурь судалгаагаар бол Монгол улсын шүүх 100 оноос 5194 оноо авсан. 23 онд 53 22 та болсон байна. За шүүхэд итгэлийн судалгааг 21 оноос бас хийж эхэлсэн байна лээ. За ер нь бол тэр одоо юуны World Justice Project-ийн гаргасан судалгаагаар бол манай улсын бас энэ Justice rank буюу хэмжүүрнэг дэлхийд 75 дугаар байрт одоогоор явж байна. 46 оноогоор. Нэгт Швед 81 оноо. Тэр нэг төрүүлж байгаа улсаас бол 30-аад онооны зөрүүтэй гэсэн үг. Тэгэхээр шүүхийн ерхий зөвлөл ер нь цаашдын шүүхэд итгэл за дээрэс нь бас энэ шүүх өөрөө төрийн иргэмнөөс шийдвэр гаргаж байгаа төр дэтгэх итгэлийн гол тол хэмжүүр байдаг. Энэ дээр ер нь шүүхийн ерхий зөвлөл одоо 25 он ер нь цаашдаа энэ оноо өсөхөр байна уу, уруудахар байна уу? Энэ ямар төвшөнд байна? Энэ тал дээр ер нь одоо шүүхийн ерхий зөвлөл яг юу хийж байгаа юм бэ? Нэг хоёрдугаарт би нэг хоёр хэргийн сүүлийн үед нэг хүний эрхийн дэд хорооноос болоод нэлээд олон шүүх хурлууд дээр ажиглагчаар орж суулаа. Сайн муу хоёр жишээ. Муу жишээг нь эхлээ хэлэхэд зам тээврийн сайд байсан инх хамгаалан холбогдох одоо хэргийн шүүх хурлыг ажиглалаа. Өмгөөлөгч нь за тэгээд одоо хүмүүс ингээд яриад хэдэн цагийн турш яриад байхад шүүгчд нь тань мэдхүн зүйлүүд ярьсан зүйлээс нь ухаж ойлгох чадваргүй дахин асуугаалах. Хэрэгтэйгээ ингээд наривчилж танилцсан юм айгүй ховор. Тэгээд өчнөө яриад энэ чинь хүний ингээд эрүүл мэнд амнаас эрхчлөөгөр хэмжигдэж байгаа зүйл дээр их хариуцлагатай баймаар юм байна да гэсэн тийм мэдрэмж төрсөн. За сайн жишээ нь сая Батчуулан эмчийн хэрэг дээр тэр нийслэлийн тэргүүн шүүгч шийдвэр гаргахтаа тэр одоо үндслэл хэсгийг айгүй сайн тайлбарлаж байна лээ. Ийм учраас одоо хуулийн хэллэгээр бол beyond reasonable doubt гэж хэлдэг. Одоо няцаагдшгүй нотлох баримт ийм байгаа учраас өмнөх шатны шүүхийн одоо шийдвэрийг хүчингү болгож хүмүүсийг одоо Батчуулан эмчиг шиг цагаатгах гэж. Тэгэхээр улсын дэд шүүхийн өөрийнх нь энэ шүүхийн ерхий зөвлөлийн вебсайтн дээр энэ улс орнуудын шүүхийн шийдвэр танилцуулах арга зүй ба туршлагын талаар ийм лавлгаа бичсэн байгаа. Япон болон бусад улсуудын ингээд. Тэр яагаад энийг ярьж байгаа вэ гэхээр зарим нэг улс төрийн дуулийн шуугантай хэрэгүүд бол талд байж байгаа л гинт зарлцгаар хүмүүс эргэлцдэг. Өө энэ улс төрийн захиалга авчлаа гэдэг нөгөө шүүхийн нэр хүнд унаад байдаг. А зарим нэг цөөхөн тохиолдол дээр шүүгч нь яг үндслээ маш сайн тайлбарлаад байгаа. Энийг цаашаага нэг хэв мөр болгож болох уу? За энэ бол шүүхийн ерхий зөвлөлийн зөвлөс сууж байгаа асуулт. Хоёр нэр дэвшигчээс тодруулга дээр асуулт асууя цаг. За асуултанд шүүхийн ерхий зөвлөлийн дарга мөнгөн цэцэг хариулна. Эхний асуултанд. За хоёр тодорхой хэрэг учирлыг та холбоотой асуултанд үндсэн хууль болон шүүхийн тухай хууль зааснаар шүүхийн ерхий зөвлөл болон нэр дэвшигч шүүгч нар хариулт өгөх боломжгүй гэдгийг сануулъя. Мөн хууль тогтоогч шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох нөлөөлөхийг хориглосон ийм үйл ажиллагаа уг хэл яриа гарах нь бас хуулиар хоройтой гэдгийг сануулъя. 4 номерын микрофон мөнгөн цэцэг дарга. За юм болт гişүний асуултанд хариулъя. За шүүхэд итгэх олон нийтийн итгэл ер нь ямар байгаа талаар судалгааны байгууллагуудын юуг асууж байна. За тэгэхээр шүүхийн индексийн тухайд болохоор 21-20 2 жил тутамд нэг удаа гаргадаг. За 2021 онд бол шүүхэд итгэл олон нийтийн итгэл бол 5317 байсан бол за 23 онд бол 5840 болж буурсан байгаа. За үүний талаар бид хэд шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх талаар за шүүхийн ерхий зөвлөлөөс ямар үйл ажиллагаа за ямар бодлого барьж байна гэж асууж байна. За тэгэхээр шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах тал дээр бид нар бол за хөтөлбөрийг бол бас баталж хэрэгжүүлж байгаа. За тэгээ шүүхийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой хүрэх чиглэлээр за хийсэн нэг гол ажлын нэг бол за шүүхийн шийдвэр буюу процессын хураангуйгаа бол бэлтгэн бол мэдээлж байгаа. За мөн улсын дэд шүүхтэй хамтраад 2022 оноос эхлүүлснээр за шүүхийн шийдвэрийн за 2300 гаруй
бол тоймыг бол бэлтгэн за шүүхийн цахим хуудасаараа бол хүргээд байна. За олонний анхаарал татсан хэргийн шийдвэрийг за шуурхай мэдээлэх зорилгоор бол за шүүхийн мэдээ пэйж хуудас болон Twitter хуудасаар дамжуулан явуулж байгаа. За энэ пэйж хуудсанд одоогоор 18,000 гаруй Twitterт бол 1,000 гаруй дагагчтай бол болсон байгаад байна. За хэвлэлийн баг хурлыг бол бас манай шүүхийн ерхий зөвлөөс бол тогтмол хийж байгаа. За энэ 4 жилийн хугацаанд бол 12 удаа хийсэн байгаад за олон нийтэд бол олонний анхаарал татсан. За энэ хэргийн талаар болон за сэтгүүлчдийн асуултанд бол хариулж байгаа. За мөн шүүхэд олон нийтийн илтгэлийг хангах хүрээнд за шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн нэг гол зүйл бол за шүүх хуралдааныг бол бид нар за нээлттэй дамжуулж эхэлсэн байгаа. За авилгал албан тушаалын гэмтэргийг анхан болон давзаалт шатны шүүх, за мөн түүнчлэн хяналтын шатны шүүх бол за бүх хэрэгүүдээ бол шүүх хуралдаанаа бол нээлттэй дамжуулж эхэлсэн. За энтэй холбоотой бол за шүүхэд итгэх олон нийтийн итгэл бол нэмэгдэнэ гэдэгт бол бид нар бас итгэлтэй байгаа. За мөн түүнчлэн түрүү бас би ярьжсэн за манай шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогоо бол батлуулж чадсан. За энэ бодлогоо батлуулж чадсан учраас энэ асуудал маань өөрөө заламж халаатай. За тэгээ цаашд шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх тал дээр за энэ мэтчлэн олон ажил бол хийгдэхээр бол төлөвлөгдсөн байгаа гэдгийг бол бас хэлмээр байна. За мөн түүнчлэн энэ авилгын төсөөллийн индекс бол бас Transparency International байгууллагаас бол гаргадаг байгаа. За энэ дээр бол бас 24 оны үзүүлэлтээр бол 114-т орж бас энэ үзүүлэлт бол сайжирсан байгаа гэдгийг бас би бас зориуд энэ хугацаанд энэ боломжийг ашиглаад бас хэлхийг хүсэж байна. За баярлалаа.